сайн байна уу? Сар шилийнхээ баяраар төмөн олонтойгоо цуглаж өнгөрсөн жилийнхээ үйл явдлыг бас тэмдэглээ ярьж ирэх оныхоо өнгийг тодорхойлж сайн сайхан зүйлийг ярилцдаг ийм сайхан уламжилтай. Тэгээ энэ уламжлалыг дагаж Монгол Улсын засгийн газар мөн бас одоо тухайн жилийн аваргуудыг ажил үйлс баялаг бүтээж байгаа аваргуудаа бол бас тодруулдаг ийм уламжилтай. Тэгээ энэ жил Монгол Улсын засгийн газраас тодорхой аваргуудыг тодорхойлсон Булган аймагт одоо ажил хөдөлмөрөөр тэргүүлж байгаа 12 аварга тодорсон байгаа. За нэг хошоо аварга малчин тодорсон. За 6 аварга малчин тодорсон. За мөн одоо 3 аварга тариаланч тодорсны нэг нь өнөөдөр одоо Монгол Улсын засгийн газрын өргөмжлөл авахаар Булган аймгийн Булган сумын иргэн Молмын Чимбат та өнөөдөр Монгол Улсын аварга тариаланчаар ингээд тодорхойд байна. За ингээд Монгол Улсын засгийн газрын өргөмжлөл Булган аймгийн Булган сумын иргэн Молмын Чимбат танд хүнсний хангамж аюулгүй байдал хүнсний хөдөлгөөн Атар 4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг бүтээлчээр хэрэгжүүлэхэд манлайлан оролцож тариалангийн салбарт эдийн засгийн үр ашигтай эдийн засаг технологиг нэвтрүүлэн хүн амыг эрүүл хүнсээр хангах хүүлсэд таны ороосоо хувь нэмэр нөр их хөдөлмөр зүтгэл хоримтлуулсан туршлага ажлын амжилтыг өндрөө үндэс Монгол Улсын аварга тариаланчаар өргөмжлөн сагнаж байна гэж байна. За ингээд Монгол Улсын засгийн газар 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жил 2026 он гэсэн байна. За ингээд танд баяр хүргье.
Өдрөн одож буй могоо жилдээ өөрсдийнхөө хийж бүтээсэн тарж ургуулсан одоо ургацынхаа буян хишгийг хүртэж за улсдаа бас ингээ манлайлж тэргүүлж Монгол улсын одоо авраг тариаланч тариаланчаар шалгарсан молмын одоо Чимбатах болон за түүний одоо гэр бүлийн хүн Булган аймгийнхаа бас энэ тариа буудааг ургуулахын төлөө олон жил одоо зүтгэсэн инх хоёр ихч нартай бас Булган аймгийнхаа нийт ард иргэдийн өмнөөс юуны өмнө баяр хүргье. Өнгөрч байгаа могоо жил Булган аймаг маань тариа будаа ургуулсан хэмжээгээр улсдаа 2 дугаар байранд орсон. Тэгээ энэ 2 дугаар байранд ороход бол мэдээж одоо та бүгдийн нүр өх хичээл зүтгэл байсан шүү гэдэг бас онцгойлон хэлмээр байна. Тэгээд ирж буй одоо гал морин жилдээ бүгдээрээ илгээрийн хамгаалан төрлөөрөө төвшин амгалан байж өнгөрсөн одоо оныхоо хийж бүтээснийг улам сайхан давуулан биелүүлсэн ийм сайхан жил болохыг бас бэлэгдэж танаа бас гэр бүл болон одоо гал галанд нь улам өдөө мандан бадрахыг хүсэн өрөөё. Тэгээд улсын авраг болсон тариаланч гэр бүлдээ бас гардуулдаг талархлыг бас гардуулж байна. За энэ гарын бэлэг байгаа. Тэгээд жил болгоо өгдөг. Гарын бэлэг гардуулъя. Энэ газар тариалангийн салбарт би одоо анхаарч байхад хүүхэд авт манай ээж ногоод хэрдэг байсан. Булган аймгийн Бүрэнхай сумд. Манай Бүрэнхай сум ч түүх 100 жилийнхаа тэмцсэн 100 жилийн түүхтэй. Тэгээ Бүрэнхай сумын хөдөлмөр нэглэлд одоо манай аав одоо 3 үеэр одоо ажиллаж амжирсан. Тэгээд тэр үед 1987 онд би сэргээс алгаж ирээд Бүрэнхай сумын нэгдлийн дарга жолооч байсан. Тэгээ манай хайн өдөөсөн дэд сургуульд өгч ирээд тэгээ манай сумд агрономчаар ажиллаад тэгээ бид бүхэн хэрүүл болоод тэгэл одоо агрономчтой суусан. Тэгээ дээр нь маш ажилсаг тийм хамт олон ажиллаж байсан манай би бол. Тэгээ одоо тэр өнгөрснөө ингээ бодохдоо би Булган аймгийн Бүрэнхай сумын тэр нийт хөдөлмөрчтэй хүмүүс айгүй сайхан дандаа өдрөд дөөрөл үзүүлсэн. Одоо улсын авраг тариаланч одоо баян зэгтгээд байна. Тэгээд зөндөө олон салон улсын 3 удаагийн авраг заяат гээд намын илгээл даваа манай сумыг атар газар эзэмшихэд датрын 2 дугаар аяны хэрэгжүүлэхэд маш их үүрэг гүйцэтгэсэн хүн байдаг. Тэгээд тэр хүнд бас баярлж явдаг юм байна. Би ч одоо 30 гаруй жил 35 6 жил амьдэрсэн. Тэгээд энэ хугацаанд бол яг газар тариалангийн салбарт 33 жил ажиллаж байгаа. Тэгээ энэ авраг гэдэг чинь бол маш хариуцлагатай тий. Энэ нэр үнэтэй маш өндөр төрөж явах хэрэгтэй. Хувь би бол хийж өөртөө бол шаардлага тавьж ажиллаж байгаа ажил нь тий. Тэгээ энэ газар тариалангийн салбарт ганцхан газар тариалан гэхгүйгээр энэ төр засгаас гарч байгаа бодлого
эрчимцэн одоо газар дээрэлэн одоо мал аж ахуй газар дээрэлэн хослуулж ажиллах гэж зорилго тавьж ажиллаж байгаа манай гэр бүлийн хувьд бол анх бол би одоо нэгдэл гэж тогтсон нийгмээс одоо чөлөөт эдийн засагт орж ирсэн. 93 онд бид тэр анх дэлгэр талаан гээд манай аав ахын төрсөн нутгийн уулаар бид тэр нэг нөхрөл байгуулад тэгээд дэлгэр талаан гээд нөхрөл найзтайгаа байгуулад тэгээд тэрийг 2008 он хүртэл Хатрын 2 дугаар аян хүртэл 3 дугаар аян хүртэл үргэлжлүүлж байгаа. Тэгээд манай хүн энэ Булган аймгийн ерөнхий агрономор яваад тэгээ би Булган сумд ирсэн. Тэгээ Булган сумд ирээд Орхон сумын Булган аймгийн Орхон сумд газар дээрэлэн 2 дунгаа аваад тэгээд одоо үдийн хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд энд ирэхдээ би тэр 2008 онд Орхон бод компани байгуулсан. Тэгэл хүнсний ногоо цэтэрлээ төрөл юм тарьдیں۔ Тэгээ энэ дэшранд хэлэхэд одоо намайг таньдаг дандаа Булган аймгийн нийт тариаланч та тий 90 жилдээ өндөр ургац авч амжилт өтөө дүүрэн байх болтгой гэж ирээ. Их чинь 1988 онд Хөдөөж их сургуулийг агрономч мэргэжлээр төгсөөд тэгээ тэр үеэс эхлээл одоо газар тариалантай холбогдсон. Тэгээд хүнс хөдөөж хан газар аймгийн ерөнхий агрономчаар 20 жил ажилласан. Тэгээд тэтгэвртэй гарсан байгаа. Манай аймагч одоо улстай 3-т ордог шүү дээ. Газар тариалангийн үйлдвэрлэлээр. Тэгээ ерөнхийдөө газар тариалал эрхлэхэд маш их тохиромжтой, их сайхан урамсгалтай нутаг. Тэгээд энэ нутагт бас олон жил агроном хийсэндээ бас их бахархдаг. Тэгээ энэ агроном хийж явах үедээ бол би газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээн юу яах одоо хөгжүүлэхтэй олон хөтөлбөр төслүүдийг бол боловсруулж бас батлуулж тэр засгаараа батлуулж одоо ингэж ажилласан. Тэгээ манайхан би 2004 онд яг аймаг агрономчоор орсон л доо. Тэгээ тухайн үед бол бас газар тариалан бас нэлээд одоо нэлээд доошоо орцсон тий. Одоо өнгөрч нэг юуны төлөвтэй байсан. Тэгээд намайг орсноос хойш бол бас газар тариалангийн үйлдвэрлэл сэргээд бас сайхан манай аймагч нь бүр улсдаа одоо 3-т ордог. Тэгээд нэгжийн ургацаараа бүр улсдаа хичнээн жил дараалан тэргүүлсэн ийм сайхан олдтой аймаг болсон. Ирж байгаа морин жилдээ тий манай улсын хэмжээнд бас сайхан жил тариаланд бас их өгөөжтэй сайхан өнтэй жил болно гэж ингэж зурхаад бас бууж байгаа. Тэгээ бүх тариаланчдаа сайхан ариун их ургац аваарай тий ургацчаагээ сайхан одоо улам түн бумаар ингэж үрдсэн сайхан амжилттай байгаарай гэж ингэж хүсээрээ. За Булгаангаа нутгийн маань дотоодын нийт бүтээгдэхүүний 65%-ийг хөдөө аж ахуйн салбар, тэр тусмаа мал аж ахуй, газар тариалангийн салбар бол бүрдүүлдэг. Тийм учраас бид бүхэн ирэх жилүүдэд бол одоо энэ хөдөө аж ахуйн салбарыг бол Булган аймгийнхаа тэргүүлэх зорилт болгож, хөгжүүлэх зорилт болгож тавьсан. За ингээд малчин тариаланчтайгаа бид бүхэн бас хэрхэн хамтарч ажиллах уу, энэ хүмүүсийг хэрхэн дэмжих үү, энэ хүмүүсийн өр өгөөжийг хэрхэн дээшлүүлэх үү гэдэг дээр бол бас аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулаад ингээд бас хамтраад ажиллаж байгаа. Өр өгөөж нь бас жилээс жилд бол бидэнд бас гарч ирж байгаа нь бол мэдэгдэж байна. Өнгөрсөн жил Булган аймаг яг газар тариалтынхаа хэмжээгээр бол улсдаа 2 дугаар байранд орсон. За тэрний өмнөх жил бол одоо нэг га дургуулсан хэмжээгээр бол улсдаас 3 дугаар байранд орсон. Ийм нэлээдгүй бас газрын бас хөрс тэжээлийн баялаг ийм сайхан нутаг байгаа. Тэгээд энэ чиглэлээр бас малчтайгаа одоо мөн одоо тариаланчтай хоршоодыг одоо сэргээх байдлаар шинэ хоршоо гэдэг хөтөлбөрийн хүрээнд бол ингээм хамтран ажиллаж явчихна. Мэдээж одоо энэ хөрсний нөхцөл байдал, тариаланчтайхаа шаардлагатай тоногдох хэрэм, жиргэлтийн хөрөнгө зээл гэдэг энэ болгон дээр бас биднээс бас аймаг орон нутаг төрийн Монгол засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэртэй уялдуулаад ажиллаж байна. Энэ хүрээнд Булган аймаг шинэ хөдөө сэргэлт гэдэг одоо хөтөлбөрийг бас хэрэгжүүлээд энэ дээр бас яаж энэ тариаланч хамт олонныхаа хашаа хороо мөн одоо энэ малчин тариаланчтай хооронд одоо үүсээд идэг үйл ойлголцлыг бас хуулийн хүрээнд хэрхэн зохицуулах гэдэг ийм ажлууд хийгээд явж байгаа. Тэгээд энэ тариаланчт маань бас өөрсдөө үр тэжээлийн асуудал байна, бордооны асуудал байна. За Монгол Улсын ерөнхийлөгчөөс хэрэгжүүлж байгаа аянууд байна, цагаан алтай аян, Атрын 4 аян байна. Засгийн газар хэрэгжүүлж байгаа аянуудыг бас аймаг орон нутагтаа хугацаа алдахгүй бас нутагшуулах ийм ажлууд хийгээд явж байна. Гөлөн шаргалалтан нарыг өрбитэр хэлүүлж дүнхийсэн өргөн алны шаргал зовлон жилүүдэд хансан хуваалцсан Тэнгэрийн тахилагт их улсаа газрын шүтэн мэж хархан бурхад чул
хурсан ногоон суургаа булган төмний жил харихаа